Энэ өдрийн мэндийг хүргэе pop мэдээ эхэлж байна. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн 24-р ээлжид хуралдаан Клинскийн хотноо 7-р сарын 5-наас 7-р сарын 9-нд боллоо. Энэ хуралдаанд улсын их хурлын гишүүн тэр биш давагт тэргүүдэд төлөөлөгчд оролцож, энэ үеэрээ Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын их баяртай уулзжээ. Үлийн лайтаач гэж ихтэйхэн дуулан шуугантай гэж айхтар нэг субъект Монголд байна. Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын их баяр эх орондоо ирж болдоггүй, тэр бүхэл энэ тэнд зорчиж болдоггүй нэг тийм үлтэй хүн болжээ. Тэр баяр эх орондоо ирэхгүй хөлийн чандад намынхныгаа дуудаж уулздаг боллоо. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал эдрээтэй болж сайхан бэлгийн засгийн газар ганхаж байгаа энэ үед Монгол ардын хувьсгалт намынханд ярилцах зөвлөчих зүйл бишгүй байдаг биз. Ямар ч сар гаруй өмнө Монгол ардын хувьсгалт намын дэд дарга улсын их хурлын гишүүн Тэрбэш Тавг бүгд найрамдах Солонгос улсад очиж түүнтэй уулзаад ирсэн. Тэр үеэр оюу толгойн дал уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын усыг зурсан сайхан бэлэгт алдайгаа засгуургийг хугацааг зааж өгсөн хэрвээ хүлээж авахгүй шударгаас эвслийнхэн дуугүй хараад суух уу гэд улс төрийн тактикийн талаар мэдээж ярилцсан байж таарна. Шударгаас эвслийнхэн ерөнхий сайд сайхан бэлгийн Дубайн гэрээг засч сайжруулахтар хуруугаж хөдлөхгүй шаардлагат нь ч хариу өгөхгүй байна хэмээн дахин бичиг илгээж огцруулах саналгыг өгчхөд байгаа билээ. Энэ үйл явдал өрнөсний дараахан Монгол ардын хувьсгалт намын дарга Намбарын их баяр гэргийтэйгээ улаан өдөд очиж амрахтаа намынхныгаа дуудацгаасан байсан. За хэрвээ Дубайн гэрээг сайжруулах талаар ахиж ямар ч алхам хийхгүй юм бол улсын их хурлын гишүүн уянга ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурцгааж сонгуулиас өмнө засгаас гарцгаах уу хэмээн ярилцсан байж ч мэдэх юм. За гэтэл улаан өдөд сар өрөхгүй өмнө зөвлөлдсөн их баяр ахаад Германд очиж Тэрбэш Тавгтай уулзсан мэдээ байна. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн 24-р ээлжид хуралдаан Хельсинки хотноо болж байгаа. Энэхүү хуралдаанд улсын их хурлын гишүүн болд Батчамиг Тэрбэш Тавг тэргүүтээ төлөөлөгчд оролцож байгаа юм байна. Ийм арга хэмжээ болж байгаатай давхцуулан Намбарын их баяр Германд намынхаа дэд даргатай биечлэн уулзсан сайхан бэлгийн засгийн газрын хувьцаа эдрээтэй болж ирсэнтэй холбоотой жаж мэдэх юм. Нөхцөл байдал өөрчлөгдөж улсын их хурл дахь арчс намын бүлэг гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг хэлцээд Монгол ардын намынхныг засгаас хөөхөөр шийдлээ. Ийм үед ардчсан намынхан шударгаас эвсэл иргэний зориг нам бие даагч нарыг тогтохосоор аргагүй. Түүнээс гадна өчигдөр хэвлэлүүдээр нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Баяр Билгийн ярьцлага цацагдлаа. Тэр баяр Намбарын их баярт холбогдох хэргийг шүүхэж шилжүүлэх үед Б хуйг энх туянаар нь Монгол улсад байхгүй байсан тул холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Намбарын их баярт холбогдох өөр үйлдэл шинээр гарч ирсэн. Энэ төдөлзүүлсэн хэргийг 7-р сарын 4-ний өдрөөс сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн хийж чадаж эхэлсэн. Авилгатай тэмцээх газрын мөрдөн шалтгаан хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Намбарын их баярыг албан тушаалын байдлаар уруулан ашигласан бусдын эд хөрөнгийг зайлуулсан гэмт төргүүдүүд холбогдуулан шалгаж байна гэжээ. Ийм нөхцөл байдал үүссэн учраас энх баяр их орон руугаа зүглэхгүй байгаа бол та хизээ насанд хийсэн үйл юм болдоо хэмээн улс амьтан хаалгалж байна. Дэндүү их дэше гарахаар доор хөхрөгчд бууж ирэхээр ангидагч юм билүү хэмэтлээ. Бараг л тэр нь үнэн байх. Үндэсний их баяр наадам их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ардын хувьсгалын 91 жилийн баярын үйл ажиллагааг төв зингэлт хүрээлэнд үзэх тасалбар энэ сарын 5-наас эхлэн 4 хоног худалдаанд гарсан ч өнөөдөр тасалбар дууссан байна. Наадмын тасалбар гэж ёстой нэг яаж болдоггүй айхтар байна. Хэдийгээр нийслэлийн захиргаанаас нэг хүн 4-өөс илүү тасалбар зарахгүй гэж шийдсэн хэдий ч өнөөдөр тасалбар аль хэдийнэ зарагдаад дуусаад шагийн форматтай шилжжээ. Тасалбар байна уу гэж сургалан асуухад хэдийг авах гэсэн хүмүүс их байна гин. 30 гаруй насны залуу жуулчин дагуулж ирж байгаа 30 тасалбар хэрэгтэй байна гэхэд өөдөөс нь 24 мянган төгрөгийг 100 мянгаар бөөндөө даваа гэх хүн таарч байна гин. Бүр ямар судал суумаар байна аваад ирэх их хүнч байна гин. За тэгээд тесэн гэхэд яа тэсэг өвчээр даварсан шагчдыг хэмх нүцсэн мэдээж бас байгаад байна. Хоёр залуу 10 тасалбар авна гэж хэлээд тэдний нэг машиндаа суулгасан байна. Мөнгөө картаас авна гэж байшингийн болон тойронгуудаа шагчин залуу хэмх нүцсэн гинэ. Яасан даварчихсан гарууд вэ гэж зодсон хоёр залуу тасалбараа авсан хон 240 мянган төгрөг өгчээ.
Ууг нь сая төгрөгөөр тохиролцоод машинд нь суусан түүнийг хамт явсан найзууд нь худлаа зодууллаа гэж хардаад сүрхэл юм болсон юм баахоо гэх мэт мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр нэг байна. Ирэх жилээс хурууныхаа амшуулдагч юм уу эсвэл хороо хорины тодорхойлох заа тэгээд таслууд дээр нь тухайн хүний зураг хөрөг регистрийг нь шивж ажил болохгүй юм бол зүгээр ч нэг захирамжаар зогсчдаг гэд биш болол та энэ шагийн таслуур гэдэг чинь. Өчигдөр орой их хурлын дарга анх удаага согтуугаар машин жолоод бол 10,000-аар торгодог байсныг 400,000 болгож, давтвал 800,000-аар торгож, шорон тойрон эрхийг 3 жил хүртэл хасна гэж өөрийн нүүр номондоо бичиж олон хүнийг баярлууллаа. Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн эцсийн хилцүүлгийг хийж баталлаа. За ингэж шинжлэгдснээр жолооч танд ноогдох хариуцлага нэлээд чангарч байгаа юм а. Мөн жолооч танд ноогдох хариуцлага чангарахаас гадна жолооч таны эхнэрч мөн хариуцлагатай байх хэрэгтэй болох нь жолооч өөрөө аюулгүй бүсэд ангидл бүсэлчгээд явж байхад жолоочийн хажуугийн суудлын буюу эхнэрийн суудал задарч буй хатагтай нар бүсээ бүслэхгүй данцаж явах нь нийтлэг харагддаг. Бүсээ бүслээж гэж шаардаач нэмэргүүл байдаг бах та чаавас. Шинжилсэн хуулиар бол жолоочийн эхнэрч байх, хадамч байх хамаагүй та нөхөртөө атманч бай, айдагч бай бүсээ бүслэхгүй бол торгодог болохоч. Яг 9,000 төгрөгөнд хотоодгүй эхнэр бол торгуулаад явж байхаас гэхдээ хажууд нь таны аймнаас 9,000-аар үнэлтүүлээ үгүй үлээ гэдгийг бас бодолцоол ёстой. За тэгээс огтугаар жолоо баривал эхний удаад 384,000 төгрөгөөр дан хийлгэнэг нь дээрээс нь 6 сараас 2 жил хүртэл эрхийг нь хасах юм байна. Архи ухаарал түлхүүрээ хайгаад эхэлдэг жолооч нар анхаармаар юм, анхаарахгүй байх заргагүй юм. Өмнөх шигээ хүнд арчааг бол одоо дүүрч ихэнх байж байгаа юм байна. Давтан арх ууж байгаад баригдвал шийтгэл нь 2 дахин нэмэгдэхээс гадна шоронд орох хүртэл шийтгэл хүлээлгэх болсон зэрэг хариуцлагыг нэлээд жангасгасан заалтууд оржээ. Одоогийн байдлаар бүс бүслэхгүй явах утсаар ярих явдал хэвэн үзэгдэл шинэ хуулиар бол энэхүү тохиолдолд 9,000-аар л дан хийлгээд байх нь байна. Түүнээс гадна явган зорчигч гэж ямар ч хариуцлага хүлээдэггүй хэрнээ машин шүргүүлжгүй жолоочийг буруутгах гээд үсчдэг нэгэн айхтар субъект бий. Тэгвэл анх удаага явган зорчигчдыг торгох заалт оруулж ирж баталжээ. Явган зорчигч хэнэггүүтэж байгаа цагдаад баригдахаас 19,200 төгрөгөөр торгуулах юм байна. Хаасаагүй маш их дуртай газараа бэлчиж байдаг хүмүүс одоо яандаа л гэж өрөвдөх юм. Энэхүү чангатгсан хууль 9 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тэр үед мөн жолон хүн торгуулж мөн ч их мөнгө торгуулсан дарандаа гэж бодогдож байна. Гэт хүн дүрм журамгүй байдлаасаа илүүтэйгээр төрөвчөнтэй хайртай байдгийн жамтуул нэг хэсэг бодолж байгаад аанда эмзэг газараа даруулаад ирэхээр эрэхгүй журмандаа орох байгаа да. Дахин сануулъя. Зүйл бүрдэн торгох торгуулийн чангатгсан заалтууд орсон байгаа. Хууль хичээл эхлэхдээ зэрэгцэн үйлчилж эхэлнэ. Дархан аврах Сүхбаатарын бүхийн галд Москва хотноо болсон Чайковский нэрэмжит 15 дахь удаагийн олон улсын уралдаанд гоцлол дуулаачдын төрөлд Гран-при хүртсэн Ариун Баатар зочилжээ. Эх орныхоо нэрийг гаргасан дүүдээ чонын дах бэлгэллээ хэмээн өнөөдөр олонний анхаарлыг татлаа. Зодог дайснасаа хойш нам гүмхэн байсан аврах Сүхбаат энэ жил дахин барилдахаа зарлаж баггүй шууган дэгдэгээд угавлаа. Тэрээр одоо наадмын бэлтгэлдээ гарсан байгаа. Харин түүний галаар Чайковский нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуулаачдын Гран-при шагналыг авч дэлхийд даяар алдраа цорайд болсон Ариун Баатар дуучин зочлон очсон байна. Уг зочлол гинцийн сюрприз болсон бололтой тэдний галынхан болон аврагын гэргийн гарам ханд нар дуу алдан өгдөжээ. Ийхүү илгэсэг дотноосон зочлолын үеэр Гран-при шагналт Ариун Баатар аврах Сүхбаатад амжилт хүсээд дорны их 10 наригч Явуу Хулангийн шүлгээр урлагийн гавьс төлтөн Батөмрийн аяйсан би хаан төрөвөө хэмээх дууг дуул сонирхолжээ. Дуулсан дуу хэлсэн үгэнд нь сэтгэл доглосон аврах Сүхбаат Ариун Баатар дүүдээ чондах бэлгэлжээ. Ийхүү дуурын урлагийн Гран-при бүхийн төрлийн Гран-притнүүдийн уулзалт сэтгэл догдон болж өнгөрлөө. Дахин барилдаж буй аврах Сүхбаатаа энэ жилийн наадамдаа амжилттай барилдахыг хүсэн өрөө дэлхийн чигийг дэлдэлгсэн дуулаачтаач гэсэн дахин Гран-при авч явахыг хүсэн өрөөё. Чайковский нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын Гран-при шагналыг хүртсэн Монгол улсын гавьяач жүжигчин Ариун Баатар 80 сая төгрөгөөр шагнуулсан. Харин энэхүү үйл явдалтай зэрэгцэн Монгол улсын гавьяач жүжигчин Далантай Монголоос хамгийн анх Гран-при авч байсан тухайга Facebook хуудаснаа бичиж гомдлоо илэрхийллээ.
Монгол улсын гавьяа жүжигчин усны ихийн далантай нам гүнхэн амьдарч байгаа. Сая өвтөрхөн дуучин Эрдэнэ цэцэгтэй хамтарсан тоглолтоо хийсэн, тоглолтож үнэхээр сайхан болж үзэгчдийн сэтгэл хүрснээс тэд дахин тоглосон байлаа. Тэгээд л буцаад нам гүн болцгоосон олон нийтийн сүлжээнтэж төдийлөн үзэгдээд байдаггүй тэрээр гэнт бухимдсан мөнгө аястай жиргээгээр олонний анхаарлын төвд орж ирлээ. Тэр нь юу гэж ирэг байх юм бэ? Аавын хүүг алаг үздэг хорвоо юм а гэдгийг би сая л ойлголоо. 2001 онд тэр Гран При гэдэг шагналыг нь би анхавчирч байлаа. Төдийгөөс өдий болтол урамшуул авах нь бүхэл Дөрийн театрын элдвэрээ хэлгэлцсэн мафиад муу муухай гараад дуудуулж өдий хүрлээдэ хэмээн тунч гомдонгуйж иргсэн байна. Нэрэж ардын хүүг алаг үзэх нь ямар лөөттэй байгүйч анхны юм болон үнэтэй зэнтэй байдаг. Харин далантай хувьд анхны иргэн авчихсан байхад одоо болсон хойно түүнийг огдорсохгүй Ариунбаатар амар төвшин нарыг л онцлон үзэж өшнөшнөө саяар нь шагнаж урамшуулаад байхаар уурлаж өхөнлгөө л яах вэ? Нэг юм бодмоор юм. Pop мэдээ энд хүрээд өндөрлөж байна. Хамт байсанд баярлалаа.